Орхон аймгийн хэмжээнд өнгөрсөн 11-р сараас хойш бага насны хүүхдүүдийн дунд томоо төс төвчний халдварын тоо буурах байгаа юм. Тухайлбал хүүхдийн засгийн ор энгийн үедээ 55 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай ч өнөөдрийн байдлаар 137 хүүхэд хэвтэн эмчилүүлж байгаа юм. Дийлэнхдээ тэгээс 5 насны хүүхдүүд томоо тос халдвар төвчөнд өртөмтгий байгааг албаны их сурвалж онцоллоо. Ер нь өнгөрсөн оны 11 сараас хойш 100-аас дээш хүүхэдтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэгээ хамгийн дээд нь 250 хүүхэд хүрсэн. Одоогийн байдлаар бас 5 сарын сүүл гэхэд бас зуны улирал болж байгаа ч гэсэн өнөөдрийн байдлаар 137 хүүхэдтэй. Тэгээ тасгийн ачаал нэлээд өндөртэй. Хүүхдүүдийн дунд бас томоо төс төвчний хүчлэл өндөр тархалтай хэвээр байна. За ерөнхийдөө бол томоо төс төвчний халдвар, уушигны хатгалгаа, тэгээд уушигны хатгалгаагүй ч гэсэн маш өндөр халуурдаг, халуун эмэнд буудгүй тийм халдварууд нэлээд тархаж байна. Тэгээд вирусын халдварын хувьд бол олон төрлийн вирус бас илэрж байгаа. Халдвар төвчин судлалын үндэсний төвийн мэдээгээр бол олон төрлийн вирусын халдвар тархалт өндөр хэвээр байгаад байна. Ерөнхийдөө бол томоо өвчний халдвар ч юм уу вирусын халдвар авсан тохиолдолд эхний 3 хоног бол хүүхэд халуурдаг. Тэгээд халууралтын зай холдох, хүүхдийн биеийн байдал дээрдэх юм шинж тэмдгүүд илэрх юм бол эмээ үргэлжлүүлж уугаад тэгээд заасан хугацаанд нь эргээд эмчтэй үзүүлэх ёстой. Хэрвээ хүндрээд байгаа тохиолдолд бол эргээд бас өрхийн эмчтэй хандаад тэгээд хүүхдийн тасагт хэвтгсэн бичиг өгөх юм бол тасагт хурж ирэх шаардлагатай байгаад байна. Тэгээд эцэг эхүүд бол ихэвчлэн шууд ингээ хүүхдийн тасаг дээр ирж байгаа. Тэгэхээр бол маш их ачаалттай хүлээн авахар хүлээгдэл ихтэй. Хүлээгдэж явах хугацаанд одоо хөнгөн хэлбэрийн халдвартай хүүхэд хүлээж авах хугацаанд хүнд хэлбэрийн халдвар давхар авах бас эрсдэл маш өндөр байгаа нэг. Тийм вирусын халдвар болохоор дотроо бас олон төрөл байгаа. Хөнгөн хэлбэрийн халдварууд дунд нь бас явж байгаа шүү дээ, тий. Хамрын ханаад гэж монголчууд ярьдаг, зөвхөн хамар нь битүүрээд жоохон найтайгаад ганц нэг ханаагаад тэгээ нэг бага зэргийн нэг 38 ч хүрэхгүй халуураад ч юм уу өнгөрдөг вирусын халдварын байна. Эсвэл бүр ингээд шууд хүндэрчдэг, шууд уушиг руугаа ордог ч юм уу. Эсвэл нөгөө шуугаантай амьсгалтай болдог ч юм уу. Ийм хүндрэлтэй явагддаг вирусын халдварч байдаг шүү дээ, тий. Тэгэхээр ерөнхийдөө бол их хүүхдийн эрүүл мэндийн дэвтэргээ ягаан дэвтэр дээр бол хүүхдийн аюултай ерөнхий шинжүүдийг бол бичсэн байдаг. Тэгээд тэдгээр шинжүүд юу илэрж гин, тий. Тэгээд ямар өвчин хүндрэх ямар шинжүүд байна эдгээрийг нь сайн уншиж судлаад тэгээд хүүхэд нь хөнгөн хэлбэрээр явж байгаа тохиолдолд бол заавал ийм ууж антибиотик уух шаардлагагүй байдаг. Тэгээд шинж тэмдгийн эмчилгээнүүд хийгээд хүүхдийнхаа дархлааг сайн дэмжээ, дааруулж хөрөхгүй, хоол ундын сайн өгөөд ингээд байж ах юм бол хөнгөн хэлбэрийн вирусын халдвар бол гэрээр заавал антибиотикгүйгээр бүр эмч хэрэглэхгүйгээр зүгээр болох боломжтой байна. Улирал солигдож байгаа энэ үед хүүхдүүд нэмгэн хувцаслснаас үүдэн хатгаа болох эрсдэл өндөр байгааг эмчилж байна. Мөн хэрэв хүүхдэд томоо төвчний шинж тэмдэг илэрч байгаа тохиолдолд эхлээд сум өрхийн эрүүл мэндийн төвд хандах хэрэгтэй. Учир нь хөнгөн хэлбэрээр өвдсөн үед нь эмнэлгээр авч явах үед хүндэрсэн хүүхдээс халдвар авах магадлал байгаа учраас анхын шатндаа гэрээр эмчилж хүндэрсэн тохиолдолд эмнэлэгт хандахыг эрүүл мэндийн газраас зөвлөж байна.